Сайн бацхан уу? Би та нартайгаа хамгийн ихнийхээ бичлэгээрээ уулзж байгаадаа маш их баяртай. За өнөөдрийнхөө бичлэгээр би та нартайгаа миний нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар үзүүлэе гэж бодлоо. За сүүлд ерөнхийдөө болж байгаа үйл явдлаас болоод аль болох гэртээ байхыг илүүд үзэж байгаа. Харин энэ удаадаа бол гарч хүнсээ цуглуулад тэгээд нэг авахтаа ерөнхийдөө бол 1 юм уу 2-7 оныхаа хүнсийг цуглуулчих гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө яг одоо бол би Норвегийн Осло хотод амьдарч байгаа. Тэгэхээр та нар бас нөхцөл байдлын гадуур ямар хөө байгааг бас сонирхож байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр би та нарыг гадагшаага бас хамт авч яваад тэгээд ерөнхийдөө бол гадуур ямар хөө байгааг бас үзүүлэе гэж бодлоо. За тэгээд буцаж ирээд хоолоо хийгээд бас бус зүйлүүдийг бас гэртээ хийж өдрөө өнгөрүүлж байгаа. Тэгээд тэрийгээ бас та нартайгаа үзүүлэе гэж бодлоо. За надтай хамт байгаарай. Норвегт хүмүүс ерөөсөө маск зүүхгүй байгаа. Тэгээд өөөсөө олдохчгүй байгаа болохоор ингээд оролтоо зүгт явж байна. Амар халуун ёо. Хүмүүс гадуур бүр ямар ч корона болж байгаа юм шиг шинжлэл тоглоцоож байна да. За дэлгүүр явчаад ирсэн. Одоо өдрийн цайндаа багшаагаад ийм шүл халааж байна. Тэгээд зөндөх будагшаа заагаад тэгэхээр оройны хоолндоо дахиад шарт идэх гэж бодож байгаа болохоор нэг дор ингээд будаага шатсан. Тэгээд дахиад нэмэхээ гаргаад тавьсан. Уг нь бол гаргачаад дэлгүүр явах байсан байлээ. Тэгтээ явах. Хүмүүс гадаа концерт тоглож өгч байна биднэрт. Гэртээ байгаа хүмүүст. Окей. Одоо нөгөө нэг юу дахиад нэмэхтэй хоол хийж байгаа байхгүй юу? Тэгээд тэрэндээ болохоор юм corn starch хэрглэж байгаа. Тэгээд тэрүүнгээрээ нэг юм science-ийн туршилт байд юм байна л да. Тэгээд тэрүүнгээр одоо үзүүлээ заяа. Энийг ингээ устай хамт холсон байгаа байхгүй юу? Тэгээд хэрвээ ингээд би хуруугаа хийгээд амар удаан ингээд доошоо давах юм бол зүгээр орчиж байгааз тэгэнгүүт одоо бисээ хэрвээ би амар хурдан ингээд авах юм бол амар хатуу болно. Одоо жишээлбэл болгоо. Ийм хатуу. За одоо зүгээр ингээд гараа удаан ингээд оруулах юм бол юм шиг. Тэгээд ингээд хурдан барих юм бол ингээд амар хатуу болно. За дахиад харуулъя. Кореан гоо. Тэгээд буцаад ингээд зүгээр тавих юм бол шингэн болоод. Тэгээд яг энэ туршилтыг гэртээ хүүхдүүдтэйгээ хэрвээ юунд авах юм бол гэртээ
хүүхдүүдтэйгээ хамт байдаг бол энийг бас ингээд туршаад үзүүлж болно. Okay, stop. I'm so mean. Okay. Try to What's going to really hold it hard. And then let go. And then hard again. It's a solid, right? What? Okay, and wow. Wow. Okay. You done? Okay. Ooh. Woohoo. За, Korean cup chicken бэлэн боллоо. Миний хэрэгэлсэн жар болохоор за үзээрэй. Энэ Korean street fried chicken. Энэ жараар хийсэн байгаа. Яа.